жилийн ирэх тусам энэхүү асуудал бол ерөнхийдөө тохиолдлын хувьд ихсэж байгаа. За дэлхийн нийтээр бол ерөнхийдөө нэг 8 гэр бүл тутмын нэг нь энэхүү асуудалтай тулгардаг гэсэн судалгаа байгаа. 23 оны судалгаа хандуураг бол 8 гэр бүлийн нэг. Ер нь бол айгүй common байгаа. Тийм ээ. Тийм. Бид нэр ерөөсөө энэ хол юм шиг байсан. Одоо чиний асуусан асуулт хамгийн түрүүнд misconception юу вэ? Энэ амар холын асуудал юм шиг хүн болгон боддог. Надад тохиолдохгүй. Тийм. Надаа тэнгүүт яг хүн болгон ингэ бодонгууд ингэдэг байхгүй юу? Сая би Таиланд яваад явж байгаад гэл хүмүүс нь яаж байгаа ч үлээ танилцахаар болсон юм аа. Тэгээ нөгөө монголчуудтайгаа байжгаад юу идэх юм гэдгүүгээ гэсэн чи би ийм ажил эрхэлдэг гэсэн чи хүн болгонд нэг асуух хүн байгаа байхгүй. Манай дүү, манай бэр гэл ингээд. Тэгэхээр тэр асуудал тэр common байгаа нь ерөөсөө тэндээс л харагддаг. За тэндээс харахгүй байсан ч бол ерөн тэгээ цаасан дээр байж ин баримттайгаа. Тэгээд хоёр дахь misconception гэх юм бол хүмүүс ихэвчлэн эмэгтэйгээсээ болдог гэж боддог. Тэнгүүд үргүүдл ерөнхийдөө эмэгтэйгээсээ нэг 36 7, эрэгтэйгээсээ бас нэг 36 7. Тэг үлдсэн одоо юу гэдэг нэг 20 орчим хүн ч юм уу те хавсарсан аль альнаас нь шалтгаалсан ийм үргүүдл байгаад байгаа. Өөрөөр хэлбэл тэнцвэл гэсэн. Аль нь ч байж болно.